Найз залуу байхгүй байгаа. Тийм нэг өөрийнхөө тавьсан яг нөгөө хүн болгон жилийн төлөвлөгөө гэж байдаг ш. Тэрэн дээр ямарсан төлөвлөгөөндөө одоо мөрөөдөлтөө хүрсэн цагтаа ямарсан тэр тухай бодож үзнэ. За сайн байна уу? Наваг Дармаа Зорогтой Бямсран гэдэг Завхан аймгийн улаастай сумд төрж өссөн. 97 оны 2 сарын 22-нд ерөнхийдөө төрсэн. Тэгээ ээж аавын хамгийн бага хүүхэд. Дээрээ 2 эгч 1 ахтай. Тэгээ одоо ээж аавтайгаа хотод амьдарч байгаа да. Тэгээ цагдаагийн ерөнхий газрын сүлд чуулгад цохор хөгжимчин мэрэгчлээ, цагдаагийн дид ахлагч цолтой. Соёл урлагийн их сургуулийг яг цохор хөгжимчний мэрэгчлэр суралцж төгсөөд одоо ингэ ажиллаад амьдарч байна да. Voice season 1-2-ыг бол үзэгчдийн ингээ үнэнч үзэгч гэж байдаг ш, топ фэн гэж байдаг бол би яг тэрнээсэн. Тэгээд ямарсан орж үзхийсэн гэж зорж season 3-т бол өөрөө орж бүртгүүлсэн. Тэгээд хамгийн дуртай дуучныхаа дууг 1-р шатндаа дуулаад 2-р шатндаа яг voice-ийн түүхэнд хамгийн анхны нөгөө 2 оролцогчтой өрсөлдөө тэгээд ялж гараад knockout-ийн дугаар төчтөр ороод маш амжилттай оролцсондоо баяртай байгаа. Дууга үзэгчдэд хүргээд үзэгчд намайг ингээ таньдаг болоосоо энэ voice show маань миний мөрөөдлийн гүүр болж ингээ орж байгаа гэж би бол 1-р шатндаа хэлчихсэн. Тэгээ ямар ч мөрөөдлийн гүүрээ бүр ингээд өөрийн сансныгаа бүр ингээ 2-3 шат ахиулсан болохоор миний хувьд бол айгу сэтгэл хангалуун байна. Тайзан дээр гарахад миний доторх одоо нэг аратан гэж байдаг бол тэр нэгээс ирчдэг. Тэгээ юунаас жаахгүй ерөнхийдөө тийм болчдаг. Тэгээд ямар ч нэг эхлээд уука шүүгчээр гээд наран зан коучер гээл тэгэл за энэ хоёр шүүгчээр ихсэн юм чинь гээл өшөө ингээд би энэ үзэгчдийг дөргих хэрэгтэй юм байна тий. Телевиз үзэж байгаа үзэгчтэй дөргих гэсэн ийм бодолтой тэгээд буусан да. Nicki Minaj гэдэг одоо дэлхийн алдартай дуучны ийм алдартай олонд хүрсэн дууг одоо мянган YouTube дээр нь айгүй олон төрлөөр coverсан юмнуудыг би бас судалгаа хийсэн л дээ. Тэгээ ерөнхийдөө Бямсран гэдэг хүн, Бямбака гэдэг хүний дотор яг тэр өөрийн одоо харизм ямар байх хэвээр яг тэрүүгээр нь дуулж үзье. Энэ Nicki Minaj-ийн Chonli гэдэг дуу яг миний дуу юм шиг байхаар ерөнхийдөө дуулъя гэж зорилго тавиад тэгээд болсон байна. Би ер нь бас өөрөө яг ингээд бодоод үзэхэд 3 шатын турш ерөөсөө хинч намайг гаднаас нь харсан хипхоп дуулдаг ч юм уу те рэпер гэж ерөөсөө харахааргүй хувцлий гэдэг зорилгыг баг өөртөө тавьсан. Ягаад гэвэл ягаад хипхоп хүн нүднэшилтэй байж болохгүй гэж те ягаад ийм дараахан эсвэл ийм хтэлэг ийм гоё байж болохгүй гэж гэдэг утгаар опслог те наав нэрээ хүмүүс айгаа ийм опсын ширээний ард цодог нэг нарийн бичгийн дарга шиг одоо нарийн бичгийн дарга шиг ингээд байжсэн амар юм өглөө гэдэг айгаа сэтгэлээд иржсэн. Тэгээд тэр нь миний магтгүй даваа тал болж болно шүү дээ те. Мэдээч тэмцээн уралдаанд босон хойно хүн шаартай хортой тийм ээ. Мэдээч бодлого яах вэ? Тэгээд 1-р шатаа даваад нөгөө нэг миний өөрийн тавьсан зорилгоосоо 1 шат дахиад ингээд ороод ирсэн хүн чинь өө за би тэгвэл энэ баатал дээр одоо би дийлж гарах хэрэгтэй байна. За энэ дээр ингээд гарчих юм чинь би квартертаа орно гэсэн зорилготой л угаасаа яг орсон. Гэхдээ мэдээч манай дайчдын хувьд бол маш мундаг хүчрхэг холоотнууд байсан учраас надад бол харамсах зүйл байхгүй байгаа. Ерөнхийдөө 2 дахь оролцогчийг нэрлэх тэр акшнд маш сандрал бол байсан. Гэхдээ би өөртөө итгэлтэйсэн. Ягаад гэвэл өчигдрийн Cardi B дуучны ап гэдэг өөрийнхөө төвшөнд хангалттай дуулсан болохоор надад айгу сэтгэл хангалуун байсан. Тэгээд уянгаа оролцогч маань маш мундаг байсан болохоор надад бол яг нөгөө нэг тэмцээн уралдаан учраас нэг нь ялагдаж нэг нь ялдаг жамтай юм чинь ямарсан. Жохон харамсалтай сэтгэл бол байх нь байсан. Гэхдээ зүгээрээ үзэгчтэй ч гэсэн хэлсэн өшөө илүү энэс илүү том тайзан дээр удахгүй болцгаая гээд тэгээд амсандаа Бямбакан заавал хүрэх болно.
Ритмтэй хэмнэл илүү олонтой тэгээд тийм дууг ер нь сонгохыг хичээдэг. Тэгээд дээрэс нь өчигдрийн дугаар дээр бас би өөрийнхөө нөгөө хөгжмийг оролцуулж дээрэс нь бас нэг суралцаж яваа хөөминий нэг жоохон урсгалыг нэг оруулах гэж үзсэн байгаа. Тэгээд өшөө тэр бол яг хангалттай төвшөнд биш ч гэсэн өшөө цаашаа хичээх болно. Ер нь тэмцээн уралдаанд бол ерөөсөө орж байгаагүй. Харин ерөнхийдөө наано цаана одоо яг солирлын их сургуулийг төгсөөд нэг ах ихж байгаа хорим дээр ч юм уу нэг очиод дуулцдаг хэмжээний бол байсан. Тэгээд яг хамгийн анхны нэг түүх гэвэл ахыхаа хорим дээр нэг санамсаргүй байдлаар гарч дуулах болоо. Тэгээд тэр тайзан дээр нэг дуу дуусан. Тэр нь болохоор I stop явуул харихгүй байсан. Тэгээд тэрийг яг дуулаад тайзнаас буусны дараах мэдрэмж тэр хүмүүсийн алгадчихлаа. Дахиад дахиулъя гэж байгаа нэгж байгаа тэр алгадчихлт нь маш гоё байсан. Тэгээд тэр нь надад урам ташуур болсон юм болов уу гэж боддог. Хипхоп дуу дийлэнхтэй дуулна. Уянгийн дуу нэг дуултгүй ер нь тийм. Тэгээд ер нь айгүй гоё. Надад темп нь хурдан хэмнэл мэдрэгдсэн дуунууд их гоё таалагддаг. Энгийн үед хамгийн дуулах дуртай дуу гэвэл сүүлийн үед яг нэг галт гээд рэприйн ванили их гоё таалагдаад байгаа. Учир нь яг юм Монгол ардын дууг юм хипхоп урсгалтай байсан их гоё санагдаж байгаа. Тэгээд ерөнхийдөө би чинь өөрөө цагдаагийн ерөнхий газрын өөрөө цагдаагийн дид ахлагч цолтой яг цагдаагийн албаагч бидэд өргөсөн тангарахтаа үнэнч. Тэгтээ хөгжимчин цагдаагийн байгууллагын албаагчдыг ерөнхийдөө соёнгийн эрүүлэх үүрэгтэй. Тэгээ юуны төлөө ийм гоё цагдаагийн сүлдч болгохтой ажиллаж байгаа байлаа. Тэгээд астаа ерөнхийдөө цагдаа нартаа зориулж ирэн дуу хий гэж бодож байгаа. Тийм тэгээд мэдээж ганцхан ингээд би чинь цагдаагийн сүлж болгох ингээд цагдаа нар зөвхөн зориулаад байхгүйгээр мэдээж намайг сонсдог, намайг дэмждэг бүх хүмүүст ер нь зориулж сэдв ер нь харгалзахгүй дуу хийн гэсэн зорилготой байгаа. Аль алийг хослуулаа явна. Хизээж ягаад гэвэл би төгссөн мэргэжлээ хизээж хаяхгүй. Тэгээд энтэйгээ хослуулаад тэгээд энэ рэп гэдэг урсгалыг юу л байна өөрийн чаддаг бүх юмтай гоё хослуулж шинэ урсгалыг рэп төрөлдөө маш олон урсгалууд байдаг шүү дээ. Тэр төрөл жанр дундаа мэтэн яаж өглөх ёстой. Дээрээс нь өөр хөгжимтэй нийлүүл ямар хөө байдгүй ингээ шин саргыг талаас нь аль болох өөрийгөө гаргаж миний алсын ирээдүйн зорилго бол артист болох зорилготой. Ямар ч сан хөрвөх чадвартай уран бүтээлж болно. Тэр дундаа ерөөсөө хөгжмөө олгохгүй. Хөгжим тоглоод ягаа магадгүй хөгжмөө тоглонгоо өгөлдөг хүн байж болохгүй гэж тийм ээ. Тийм наадах чинь бүр яг voice show-нд орохдоо бодоод иржсэн. Тэгээ яг ямар ч сан 3 дугаар шатанда эхний нэг юм хүмүүс нэг юм амттай талах өгөө тэрний нэг болонгоос нь амсуулчаад нэг амтыг мэдэрчээ дахиад идмээр санагддаг шүү дээ. Яг тэрэн шиг мэдээж байгаа. Тэгээ хүлээж байгаа хүмүүс маань тун удахгүй comeback хийнэ Бямбакна. За намайг дэмжиж байгаа Монголын нийт одоо өсвөр үеийнхэн ах эгч нар дээ үзэгчид та бүхэндээ дээрээс нь манай цагдаагийн ерөнхий газрын сүлд чуулгын хамт олон дээрээс нь цагдаа дотоодын зэргийн албаагч намайг маш их дэмжиж байгаа. Тэгээд тэр хүмүүстээ бүр чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Бямбакан та бүхнийхээ урмыг хизээж алдахгүй. Тэгээд маш гоё уран бүтээлээр үргэлж чих сандрыг чимээласаар авахлаа.